За танд энэ өдрийн мэндийг хүргье. За танаас чинь. За манай автоклуб нь урд жил 7 сард байгуулагдсан. Тэгээ байгуулагдсанаас одоо ингээд нийтдээ нэг 30-аад машины жолоочийн тийм ээ гишүүнчлэлтэй. Тэгэл одоогоор сонирхогчдын клуб нэртэйгээр тэгээ нэг зорилго сонирхлоороо нэгдсэн хэсэг залуучууд байдгийг. Mitsubishi L200 гэдэг машины хүчин чадлыг тийм ээ туулах чадварыг хүмүүст таниулах. Ер нь заавал ч өндөр үнэтэй, өртөг өндөртөө их түл шийддэг машинаар бартаа замыг туулах биш. Энд 110 литр түл шийднэ. Тэгсэн хэрнээ ямар тэр өндөр түлшээр явдаг адилхан мосттой машины явдаг газар явна. Нэгээс хэм зардлаар юм ер нь бол ямар нэг адилхан аял зугаалга бартаатай замаар явж болно гэдгийг хүмүүст үзүүлэх зорилготой гарч байгаа байхгүй ер нь бол. Миний бодлоор бол заавал Land Cruiser шиг юм уу тий том мотортой том хүчин чадалтай машинууд тулах чадвар өндөртэй байдаг гэж ойлгодог байхгүй юу. Тэгэхээр энэ сая бол ерөнхийдөө энэ машинуудыг харлаа л да Mitsubishi энэ пикап гэдэг машинуудыг тийм ээ. Бас ер нь гайгүй юм шиг байна. Одоо ингээд цаашаа бид нар явна. Ямар зам туулах юм байгаа. Ямар хуу зам төлөвлөсөн байгаа. Ямар замаар явна гэж бодож байна. За ерөнхийдөө бол одоо юм цас шавар тийм ээ огцсон өөдөө тийм л ер нь бол ямар л бартаа байдгийг Монгол тийм ээ. Тэр бартаанууд аль ч бартаагаар явна гэдгийг үзүүлэх зорж байгаа юм да. Гэхдээ ер нь бартаа гэдэг чинь одоо өнөөдөр бол зүгээр ямар ч юм шорон чулуутай замаар бол ямар ч машин яваад байна. Ганцхан одоо энэ манай Монголын нөхцөлд байгаа энэ уул, ус, шавар, цас тийм ээ. Эднүсийг л гол нь туулах чадвар л байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо энэ ямар ч жижиг тэргээс энэ өксөр өөдөө бол даваал гарч штэ. Гол нь энэ цас намаг тийм ээ. Энэ байгалийн хэцүү хүн хэцүү замыг л одоо туулах тийм ээ экстрем оффроуд гэж монголчууд яриад байдаг шүү дээ. Тийм замд л ер нь зориулж биднээс яваад байгаа шүү дээ өнөөдөр. За тэгэхээр одоо тэр зам руугаа явцгаах уу? За тэгэхээр. За явъя. Машины туулах чадварыг харуулсан нэг үзүүлэлт гэх юм. Гүнзгий явсан дотор хэлээ. Доор анжи шавартай гүнзгий явсан ба шүү. Энэ машинууд маань ямар хүчин чадалтай байгаа вэ? Одоо жишээ нь энэ машин. Энэ бол яг одоо цаанаас бүр яг юм өндөрлөлтөнд тусгаа бид бартаа туулахтай бол. Манай эднээс маань болохоор ердий одоо ерөөсөө одоо байнгын хэрэглээнд байгаа машинууд нь. Энэс бол ерөөсөө нэг дутаадах юм байна. Аброуд тонол гэхээр одоо ямар хөө вэ? За одоо тэгэл урд гарна гэхэд арай урт гартай. Тэгээ хойд мөн арай ондоо өндөрсөн ч одоо сорооч гэж яддаг энэ сороочтой. Том дугуйтай. Тэгээ дээр нь ботог эрбиг өвөр сафари хоолой хийсэн машин нэг л яриад байгаа юм л. Тэгээ ер нь ингээд энэ машинуудыг харж байхад одоо ингээд улс хөгжиж байна те хүмүүсийн амжиргаа бас харьцангуй дээлж штэ нэг үе бодох юм бол те тэгэхээр зэрэг бид нар зүгээр ахуй хэрэглээнд жижиг суудлын тэрэг ундаг байсан. Жоохон ойр зүрийн ажилдаа бол бас ингээд портер те давхар кабинтэй портер гэдэг юм уу тийм машин хэрэглэдэг байсан штэ. Тэгэхээр одоо яг өнөөгийн нөхцөлд бол ийм Mitsubishi Variant-ийн ийм пикап машинуудыг хэрэгтэй юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ яг би түрүүний ярьсан бас энэ одоо ингээд ер нь бол манайх хөдөө гэж яриад байгаа. Хөдөөнийх нь маань хөгжингөө орнуудын одоо премьерүүд гэж ярьдаг. Премьерүүдтэй л ойрлоо адилхан болчихлоо шүү дээ. Тэгэхээр бол энэ машин чинь хүнээс суулгах чинь, ачаагаа ач чинь, туулах чадвар өндөр, хөлс зарцуулалт бага. Тэгээ сэлбэг запас сэлбэг. Тэгэхээр бол манай Монголын ер нь бол жирийн гэж ярих тийм ээ. Дундаж амтгалтай. Хүмүүстийг ерөнхийдөө хин ч онсон болохоор машин л бол юм л даа бол. Одоо бид нар чинь цаашаа одоо үдэлж явах шиг тийм өдөрийн цаг байна. Нэг хоолндоо орохгүй. Ингээд биднес чинь нэг өдөр нэг амралтын өдрийг ингээд бас нэг салхинд гарч эн чинь бас машинаа үзүүлээ дээр нь хүмүүс чинь бас амарч яваа сайхан салхинд гараад ирүүл агаар тий удаанаас нэг өдөр ч ихсэн ингээд ангид тийм ээ. Сайхан амарч яваа. Тэр манай нөгөө баясаа гэж ах шиг байна тий. Тий. Тамхицуулсан. Цааш авах гал. Энэ одоо нэг хар тэрэгний жалгаац залуу. Энэ манай даваа ах байж байна тий. Даваахан сайхан ингээд тэрээ сайхан авсан. Тэр манай клубын зорилго бол ерөөхдөө энэ Mitsubishi L200 гэдэг машиныг Монголд сурталчлах, дээр нь засвар үйлчилгээ, сэлбэг запас бүх юмыг хангах. Одоо манайх L200 сервис гэж нээгээд одоо яг итгэн сар болж байна. Одоо тэгээд сервисийн үйл ажиллагааг улам цааш өргөжүүлнэ. Тэгээд ер нь бол олдохгүй сэлбэг запас гэж машин байхгүй. Ямар ч хүн надтай холбоо бариад ингээд тийм юм хэрэгтэй, юм хэрэгтэй байх бол би бүгдийг одоо байлгам бэл гэж ярина да. Энэ бас барилдаад яасан те энэ цахан амралтын хоёроос барилдаад байна. Манайх чинь бас манай энэ оройр клубын ихэнх нь бас энэ барилгын компани залуучууд явдаг байхгүй юу? Нэг компани одоо бараг 10 залуучууд надад машин авдаг.
Нодон бас энэ Mitsubishi Variant аял болсон гэдэг жисэн тий. Нодонгийн маршрут нь ямар болсон? Хаагур явсан. Айл аймгаас ирсэн хэдэн машин явсан тий. Нодлоо яг үдээд нөгөө юу 2013 оны 7 сар яг наадам үеэр бид нөр одоо нийлж байгаа л нэг одоо клубийнхаа эдэн залуучдаа нийлж байгаа. Улаанбаатар хотоос Аранга чиглэлээр явсан. Аранга тэгээ баруун ангиудаар явж одоо юу Өгийнор тий одоо тэгээд ээж мод тэгээд юу энэ шиг нөгөө нэг чулуутын хавцал тэгээ хоргын тогоо тэгээд нөгөө орхны хүрхрээ энэ шиг бид нэр зуу явсан. Тэгээ Нодонгийн зам ямар хуу байсан? Байгалийн одоо бэксэж гэж үүдэг штэ. Байгаль ч одоо ингээл нартаа бороотой дандаа сайхан байна гэж байхгүй штэ. Бороотой хууртай тэгэл шаваршхаа гэж ямар хуу байсан Нодонгийн аялал юм шиг. Нодлонгийн аял бол юу та бороо ихтэй л байсан. Бороо жоо ихтэй. Тэгээд энэ нөгөө нэг орхны хүрхрээ явахад харин жоо их чулуутай, их хаттай л юм билэ. Тийшээгээ дахиж явмаар л санагдсан. Одоо энэ L200 сонирхдаг одоо ингээд унж явж байгаа тий. Одоо ингээд ийм одоо засвар үйлчлэг газар одоо мэдхгүй юм. Одоо бүүнд нийлж байгаа засвар үйлчлэг ингээд машин өвөд нь аваа явчих гэсэн залуучууд бол нэгж болно. А манай клуб хаягтай веб сайттай тэгээд нэг Mitsubishi Variant Auto Club ингээд Facebook-оор ороо харангуудгаас гээд гараад ирнэ. А Facebook дээр байж байгаа тий. Бага. Хаяг нээсэн. Тэгээд тэндээ баахан шин үйл ажиллагаа явуулна. Гишүүнээ тэндээ бүртгэжүүлж аавна. Тийм гишүүн болгол нээлттэй байгаа. Тэгэхээр түрүүн доор ярилцсан шүү дээ бид нар тий. Тэгээд сая бол бас нэлээд бартаатай замаар явчих шиг боллоо. Тэгээд энэ машины маань хүчин чадал ямар байдгийг тий одоо хэд мотортой байдгийг тэр талаас танилцуулбал юу гэж танилцуулах. За энэ машин маань өөрөө 2.5 та турбо дизель интеркулер турбо гэж ярьдаг нэг ус тосон турбинтэй залхиа өргөлттэй турбин. Тэгээд энэ мотор маань өөрөө 2.5 та ерөөсөө. Энэ 2.5 та багтаамжтай мотор гэдэг бол ер нь суудлын тэргэнд байдаг хэмжээний мотор. Энэ хүчин турбиндээ байдаг. Тэгээд яг энэ моторын хамгийн давуу тал нь Японы энэ Mitsubishi-гийн 4D56 гэж маркийн мотор байгаа. Манай бүх машинууд ер нь дандаа яг энэ мотортой. Тэгээд энэ 4D56 моторын хамгийн давуу чанар нь болохоор одоо монголчуудын хэрэгэл зурсан солонгос тэрэгний мотортой адилхан. Одоо бидний мэдээснээр Porter микрийн мотор. Яг адилхан ерөөсөө. Тэгээд энэ моторыг ерөөсөө ухаж байсан хүн бол ерөөсөө энд мэдхгүй чадахгүй зовлон байхгүй. Одоо энэ машинтай явж байгаад хээр нэг юм болохоо ойлоход захын сумын дүүрээд аваад ороход биднээс хэрэгтэй юм. Сумын зүгээр захын дүүрт яваад нэг микрийн юуны Porter-ийн энгийн пирта байж. За тэрийг аваад шууд тавиад цаашаа ажиллаа үргэлжлүүлнэ тийм ээ. Ер нь бол энэ машины даваа тал нь бол хэзээ ч явган хаяхгүй. Өнөөдөр ямарваа нэг сэлбгээр гацаад зогсоо тийм ээ. Өнөөдөр энэ машины тэр нь олдохгүй энэ нь олдохгүй гэдэг ингээд зогсох зовлон бол байхгүй энэ машинд. Тэгээд дахиад бүр цаашаа бүр муугаар бодоход бүхэл бүтэн моторг боллоо гэхэд энэ моторыг сууг татаад аваад тийм ээ. Буцаагаад ингээд тавихад одоо нөгөө биднээс ярьсан нөгөө турбинтэй галдапер мотор ямар юу ч өөрчлөхгүй яг шууд таарна. Ингээд арай хэм төсөр мотор орлуулж тавьж болох уу? Гэхдээ ерөөсөө л хамгийн хямдхан мотор Монголд байгаа. Одоо зах дээр энэний мотор сая 400-аас сая 7-800 хооронд байгаа. Тэгэхээр одоо үнэтэй машинд бол тэр сая 400 сая 800 төгрөгөөр чи одоо нэг хэд анги авчил тавьдаг мөнгө шүү дээ. Тэрүүгээр бүхэл бүтэн мотороо солиод тавьчих болно машинд. Тэрнээс энэ машины 3 хэлгээ явдаг гэдэг анги тийм ээ. Энд бол ерөөсөө ямар ч зовлон хаалга унахад. Тэгэхээр ерөнхийдөө бол юу юм байна л да. Микрийн үнээр тий Porter-ийн үнээр ерөнхийдөө бол Jeep зэрэглэлийн жоохон өндөр зэрэглэлийн машин уншиж болно гэсэн үг юм байна л да тийм ээ. Тэр ерөнхийдөө юу тэр заавалчгууд ингээд янз бүрийн тропи гэж явдаг тийм ээ. Nissan тропи, Hammer тропи гэж тийм ээ. Тэднээс асар өндөр үнэтэй зэрэгэл өндөртэй машинууд түнш тоосыг хийдэн. Тэ тийм машин унаад энэ бартаа замаар яваад ингээд хүмүүс тойроо аялал хийгээл яваад байдаг штэ. Биднээс тэгвэл ялгаа байхгүй. Ер нь энэ машины Монголын зах зээлийн дундаж нь бол суудлын гайг үнэтэй тэрэгний үнэтэй ойролцоо байгаа штэ. Тэгэхээр бол тийм үнээр тэгээд хэрэгэлдэг тос шатгуун хамаагүй бага. Нөгөө тэр одоо тэр өндөр зэрэглэлийн машинаас 2 дахин бага. Ийм түнш тосоор ингээд одоо эдийн засгч асар хэмнэлттэй. Тэр даацс нь ямар байдгийг, ямар ачиж болдгийг. Энэний хувьд бол яг үйлдвэрийн цаанаасаа тогтоосон өөрийнх нь даацын хэмжээ бол 650 кг гэж явдгийн хойд ачаа зөвхөн дэвшин дээр ажигачаа штэ. Тэгээд дотроо 4-5 хүний суудалтай гэж явдгийн. Дотроо 5 хүний суудалтай хойно 650-ыг ачдаг. Монголын нөхцөлд бол ер нь ачаа бол даа. Ер нь Porter-ээс бол дутхгүй ачна. Тэгэхээр бол өнөөдөр бол яг ийм машин бол манай Монголын нөхцөлд бол одоо яг хэрэглээг хамгийн сайн хангаж байгаа. Өнөөдөр хүмүүнээ суулгах чинь ачаагаа ачиж чинь. Тэгээд ямарваа нэг замын саатанд
саадахгүй, бартаа саадан саадахгүй. Өшөө түлж тос баг идэнэ. Одоо шулуундаа бол 8 9 идэнэ. Шулуун замд ороод явхад. За бартаанд орлоо гэтэл 10 литр идэнэ. Тэгэхээр бол эдийн засгийн хувьд бол бас ийм хэмнэлттэй нэг юм машин байгаа юм. За тэгэхээр сая манайхан харсан бах те. Түрүү яаж ийшээ гарч энэ доороос гарч ирж ин яаж явж ин те одоо бас зарим нэг техникүүд давуу талаа ашиглаад роботыг нь яаж явдгийг те яаж ажилуулдаг тэр талаар бас манай үзэгч танилцсан баг. Тэгээд яг тэр роботыг ер нь ямар хувцастай? Ганцаараа явж байгаа тохиолдолд шүү дээ. Роботко өөрөөгөө татах тийм давуу талтай. Шаварч суучлаа гэд нэг гац цоогоод нэг өөрөөгөө татаа гаргачих. Тэ ер нь ямар хөө хүчин чадалтай гэдгийг сая өксөр дээр гулгаатай газар зогсчоод тэгж үзүүллээ. Тэгээд ерөнхийдөө бол энэ машинууд энэ нэлээд ихц байсан тийм ээ. Тий. Гарч ирэхийг одоо харсан өөрөө нэг машин барьсан явсан уу тий? Тэгсэн. Ерөнхийдөө бол хүч чадал машиныхаа ерөнхийдөө одоо энэ дөрвөн ажиддаг тэргүүнүүдийг одоо өөртөө сонирхоод унцгааж байгаа залуучууд бид нар. Тэгээ энэ Mitsubishi L200 тэргийг сонирхоод авцгаагаад унаад ингээ клуб байгуулад тий. Тэгээд өнөөдөр ингээд бид нар энэ сайхан амралтын өдөр гарч ирээд машинуудынхаа хэрэг туулах чадвар тий. Бүгдийг ингээд их зуруу тий. Хад чадлагтай газруудаар яваад ингээд сонирхуулаад ингээд баясаад өөртөө Skype аваа явж байгааг сайхан байна. Сая ийшээ ингээд цас руу бас ерөөд дайралт хийж үзлээ шүү дээ. Тий. Тэгээ тэрийг одоо бас за зас руу дайралт хийлээ. Ерөнхийдөө бол засан туулах чадвар бол байна. Тэгээд хамгийн гол нь борцгээ харцгар нарийн дугуйтай байхад бол ерөнхийдөө бас овоо явж байна. Энэ цасныхын зузаа хэр байсан бэ? Засны зузаа ер нь 40-оос 50 сантиметр бол орж ирж байна. Ерөнхийдөө бол энэ өндөр дугуйнуудын овоодын талаар орж ирж байгааг бодоход ерөнхийдөө нэг 45 50 орчим бол байна. Тэгээ нот яг нэг сууц одоо яг хайлж байгаа суудсан цас болохоор бас яг өвлийн дун хүүтэн дараа тэгээд нэг гарцгааж нэг юу үзүүлнэ л дээ. Одоо тэгээд манай L200 клуб одоо Mitsubishi барьаар энэ клуб маань ерөнхийдөө бас урд нь аялж исэн юм билээ те түрүүн бид нар ярьцгаас одоо дахиад аль нэг тийш аялах тийм хэтийн төлөв юм байгаа юу? За энэ жилд ерөнхийдөө одоо эргээд нодныхаа явсан газруудаар яваа. Тэрний дараа жилээс төлөвлөгөө гаргацсан байгаа. Хөвсгөл Сүхбаатар ерөнхийдөө тэгээд сонирхчоо залуучуудыг бас цуг аваад явах тийм төлөвлөгөө гаргацсан байгаа. Түрүүн би ярьж исэн л та ингээд машин цугаа явж байхад танай залуучууд тэгжсэн л та. Энэ нэг жоохон онцгой зам байна. Өшөө гой замаар явъя гэхгүй. Тэгээд эн чинь гоё зам байж таа гэсэн чинь үгүй. Тулах чадвараа гайхуулчихаар тийм дов сондуул ихтэй. Тэгээд бартаа ихтэй замыг их гоё зам гэж байгаа юм байна л да. Тэгэхээр зэрэг тийм зам ер нь сонгож явна гэж бодож байгаа. Хаагур явах уу? За ерөнхийдөө тэгэл энэ тэнд бас машиныхаа хүч техникийг үзэхийн хажуугаар их орныхаа байгалийн үзэсгэлэн газруудаар явангоо тэгээ машиныхаа хүч чадлыг үзээд бас тийм бас машиныг яаж явуулах вэ ямар газар яаж явуулах вэ одоо тэр бата нухчаа хэр байна тэр болгон донд орцгоогоод үзээд хараад бас энэ дээр ингэж явуулах ингээд тгийгээд нэгэндээ зөвлөгөө өгөөд тэгэл цаашаа ерөнхийдөө олон газруудаар явна да.